Занга академи. Чадвараа хөгжүүл ирээдүгөө бүтээ. Сайн байцгаана уу? Би гүйцэтгэл сургалтын төвийн багш Цэрлэлам гэж юм байна. За ингээд өнөөдрийн хичээлээр өгүүлбэртэй бодлого бодох тухай эцэг эхчүүд сурагчдад илүү тайлбар өгье гэж бодлоо. Энэ яагаад ингэсэн гэхээр манай сургалтын төв нэг бүтэн хичээлээд өнгөрчин. Тэгэхээр энэ хугацаанд дандаа эцэг эхчүүдээс сурагчд маань өгүүлбэртэй бодлого бодохдоо манай хүүхэд тааруухан байна. Энэ юуных вэ багшаа гэж их ийм асуудал тавьж орж ирж байна. Тэгэхээр би эндээс үүдээд ялангуяа эцэг эхчүүдэд илүү одоо хэрэг болж магадгүй гэдэг үүднээс нь өгүүлбэртэй бодлого бодох аргын талаар өөрийнхөө бодлыг хэлье гэж бодож байна. За өгүүлбэртэй бодлогыг бодох юм 5 алхам байх гэж бодож байна. Зөвхөн ингээд амьдрал дээр харахад за ингээд ямар 5 алхам байх вэ гэхээр за нэгдүгээрт нь бодлогын тавилтыг танилцах уу бодлого ойлгох гэж байгаа. За бодлогыг ойлгох явцад хүүхдүүдэд энэ үе шатыг л их сайн тавих хэрэгтэй байгаа. Хүүхдүүд бодлогоо эхлээд уншуулна. За 2-3 удаа уншина. Ер нь хичээлүүд энэ өгүүлбэртэй бодлого гэдэг бол монгол хэлний хичээл уншиж сурсан арга технологитой маш их холбоотой байдаг учраас энэ дэр бол их сайн анхаарах хэрэгтэй. За тэгээд бодлогод гарч байгаа ойлгохгүй үг байж магадгүй юм байна. Тэрийг маш сайн ойлгуулах хэрэгтэй. За одоо бодлогыг уншуулчлаа, хид уншуулчлаа. Тэгээд эхлээд энэ юуны тухай бодлого вэ гэж асуухад л хүүхэд энэ жимс хураасан юм байна, ном үрсэн юм байна, юм ойсон юм байна ч гэдэг юм уу. Энэ ингээд 2 машин өөдөөсөө яваад байгаа юм байна ч гэдэг юм уу. Ямар ч байсан тэр бодлогон дээр гарч байгаа үйл явдлыг илүү ойлгоно нэгдүгээрт. Хоёрдугаарт тэрийг ойлгосны дараагаар за энэ бодлогон дотор миний математикийн хичээлийн ямар одоо үгнүүд орж ирээ вэ гэдгийг бас их сайн хүүхэдтэй ярилцсан. За дараа нь жишээлх юм бол нийлээд хийдвэ гэсэн үг байв. Тийм одоо яг бодолт хийхэд хэрэгтэй үгнүүд бол эднэр юм байна. Нийлээд хийдэв, үйлдэлсэн нь хийдэв, дахин их, дахин баг гэдэг үг орсон байж болно. Мөн төчнөөн, мөн өчнөөн ч гэдэг юм. Өчнөөн, төчнөөн гэсэн үг орж ирж болно. Тус бүрэн төчнээ гэж үг орж ирж болно. Тэгэхээр дараагийн 2 дугаар энэ бодлоготой танилцах явцын 2 дугаар асуудал нь юу байсан гэхээр энэ математикийн хичээлийн хэллэгүүд ямар үгнүүд энэ дотор орсон байна гэдгийг бас хүүхэд өөрөө маш сайн ойлгосон байх хэрэгтэй юм байна. Энийхээ дараа энэ ярилцчаад дараа нь тэр хүүхэд бодлогыг хэр зэрэг ойлгож байгаа гэдгийг хүүхдээр өөрийнх нь үгээр яриулна. Заавал яг тэр бодлогын үгээр биш. Зарим одоо нэг ач холбогдолгүй үгүүдийг хасуулаад өөрийнхөө үгээр ярьж чана. Тэгэхээр ийм 3 одоо үйл ажиллагааг энэ одоо бодлогын ойлгох явцад илүү их хэрэглэх хэрэгтэй юм удаа гэж боддөг юм байна. За дараа нь 3 дугаарт нэгэнт ойлгоцсон хүүхэд бол тухайн бодлогоо болоод ямар нэгэн хэлбэрээр загварчилж зураг дүрслэл хийж чадна. За ялангуяа хөдөлгөөний бодлого дээр, за хэсгийн бодлогууд дээр загварчлал маш их хийдэг. Зөрөөг тооцох, ялгуураар нь жишгч юм уу? Ийм бодлогонууд дээр бол хүүхдүүд аягүй сайн зураглал хийж чаддаг болчдгийг өгнө. За дээрэс нь за бүхлийг загварчлах, зүгээр хэсгийг загварчлах, за харьцуулсан загварууд бас байж болно шүү дээ. Тийм ээ. Нэг нь баг болоо тэрийг харьцуулаад урт богноор зурдаг ч юм уу, тийм ээ. Ингээд ийм загварчлагыг бол хийх нь ойлгоцсон хүүхд бол энийг хийхэд их төхөмтэй болж ирнэ. Тэгээ энэ нь бодох яг одоо өмнө нь одоо нүдэн дээр нь ингээд бод гэсэн баг ийм юунууд болчтгий. Аргачлал нь баг харагдчихдаг. За 3 дугаар төлөвлөгөө зохиох гэж ярьдаг бид нар. Мөн энийг бас юу гэж ярих вэ гэхээр бодлогоос салгаад одоо 4-5 үйлдэлтэй бодлогыг дандаа энгийн бодлого болгож салгаж авч тэр асуултанд нь энгийн бодлого болгосон асуултанд хариулж байгаагийн төлөвлөгөө зохиох гэж хардаг. Тэгэд энэндээ хариулаад явж чадаад байвал тэр энгийн бодлогоодыг нэг үйлдэлтэй бодлогыг бодсороо яваад хамгийн сүүлчийн асуултанд хариулахад тухайн 4-5 үйлдэлтэй бодлого бодогдсон байна гэсэн үг. За дараачих нь за төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэдэг нь болохоор
яг одоо бодолтын хэсэг буюу цаасан дээр одоо илүү их ажил болно гэсэн үг. За яг одоо үйлдэлүүдээ хийн. За ямар үйлдэл хийх гэж байгаа, юун дээр юуг нэмээд байгаа, яах гээд байгаа гэдгийг одоо яг бодолтой хийж эхэлнэ. Энэ дээр бодолтыг бол бас зөв хийлэхгүй бол хүүхдүүд зүгээр хэдэн тоонуудыг хооронд нь ямар ч нэгэн үйлдэлийн тэмдгээр холбоо тавьчих юм бол жишээлх юм бол юу гэдгийг юм да. За нэг хүний тоон дээр одоо өөр нэг юмны малын тоог нэмчих жишээтэй ч юм уу. Эсвэл хүний тоог одоо бутархай тоогоор гаргах жишээтэй ч юм уу. Ингээд холбогдлого хоёр юмн дээр үйлдэл хийх. Жишээлбэл шуудатай гурил нэг хэсэг нь шуудатай шороо хоёр байхад шуудатай шороо дээр гурилыг нийлүүлчих юм бол бас хэцүү юм болно шүү дээ. Гэх мэтний ийм юмнууд бас ажиглагддаг. Тэгээд энэ дээр бол их сайн анхаарах хэрэгтэй юм байна. За дараа нь бодолтой эргэн харах 5 дугаар шат буюу одоо бодлого бодоод дууссан гэсэн үг. Бодлого бодод дуусаад энэ бодлогыг одоо эргээд хизээ нэгэн цагт бодоход би энэ бодлогон дээр ямар ч байсан чадвартай болохын тулд энэ бодлого энэтэй төстэй бодлого олныг олж бодох. Эсвэл өөрөө төстэй бодлого зохиож бодох. Тоон өгөгдлүүдийн өөрчлөөд яг бусад нөхцлүүд нь хിവэрэ байгаад өгөгдлүүдийг өөрчилж болно. Эсвэл одоо нөхцлүүдийг өөрчлөөд ингээд яг тэр төстэй бодлогоодыг олныг зохиож бодох. Ингэх юм бол хүүхдийн чадвар их ахдаг. Тэгэд эргээд мартахгүй болох. Тэгээ бодсон бодолтой эргээд шалгах. За бүх юм нь тэд байсан гэвэл бодолтын явц дунд одоо өөр хариу гаргацсан бол эргээд тэр хариунуудаа нэмээд үзэхэд нөгөө анхны бүх юм гарахгүй тохиолдол байх жишээтэй ч юм уу ийм байж болохын. Тэгэхээр энэ зүйл дээр сая миний ярьсан зүйлүүдийг сайн анхаарах хэрэгтэй. За энэ 5 зүйлийг л одоо хийгээд хэвшүүлчих юм бол хүүхэд бол өгүүлбэртэй бодлого бодоход тийм их саад учрахгүй баха гэж бодож байна. Энэ бол зүгээр миний л одоо амьдралаас олж авч байгаа өөрийн бодол шүү хүүхдүүдээ.